нь бол тэнд бол одоо энэ авилга мавилга одоо шинэ бохир мөнгө гэдэг ойлголтууд үндсэндээ авахтайц баг байхгүй тэр бол. Байхгүй. Хариуцлага үнэ. Яагаад ч түүнийг одоо ингээд манайх шиг ийм хоёр данс хөтөлт юм уу ингээд голгуула чимээг хүн хийн гэдэг бол өстой бүх юм чинь одоо энэ ID өөрсдийнх нь хүмүүсийн хүн болгонд одоо энэ номертой карттай шүү дээ. Бүх санхүүг юм бол тэрүүгээр л явна. Чи хэдэн цагаас олсон, яаж гаргасан, юунд зарцуулсан илүү мөнгө чи зарцуулаад унах юм бол чамайг шалгаад хөөе. Чи нэг 3,000 еврогийн цалинтай юм биш үү те. Гэтэл чиний энэ зарлах чинь энэ сард бол ингээд 4,000 гаруй гим хийцэн байх. Чи нэг 1,000 евро хаанаас олов? Чиний нэг тайлбарлал та. Энэ ерөөс бусдхан арга байхгүй. Одоо элчин сайдын яам бол иргэдийн одоо энэ паспорт захиалга бол Монгол захиалж авдیں۔ Хэдэн төгрөгөөр. Тэг яг та манай иргэдч нь бол корона тайм чинь те короноор элчин сайдын яам төлбөрөө төлдөг яам тэрийг доллар болгоод нааш нь явуулдаг байхгүй юу? Тэг нэг сайн та нэг 2,000 доллар солих гэж бол тэнд бол буун асуудал үүсдэг байхгүй юу? 2,000 доллар барьлаа. Одоо валютын ченж дээр очлоо те солидог аль бисны газрууд дээр очиод ингээд солихэр энэ хаанаас улсан юм? Их усрын тайлбарлагч. Тэг бид элчин сайдын яамны албан баланкан дээр одоо ийм учиртай ийм мөнгөө та ингээд энийг сольж өгнө үү гэдэг ингээд яхаар бас хөдлөхгүй. За яг энэ яамны элчин сайдын яам л байт юм те. Засгийн газраас батал гацар. Юу гэсэн үг вэ? 2,000 долларын төлөө шүү дээ. Манай энэ шаардлагын бол мо ченжүүдийн харманд бол 2,000 байтгал одоо багцаацанд явж байгаа шүү дээ. Тэнд бол тийм нарийн хатуу учраас элчин сайдын ямыг хүртэл барьж байгаа биз? Тийм учраас бол тэнд бол бохир мөнгө авилга мавилга буруу тийм ойлголт ерөөс байхгүй.